Hi guys. Гдашаарэ. Welcome to our channel. За. Өнөөдрийн подкастаараа бид нар юу ярих вэ гэхээр юу ярих вэ? За ChatGPT тэглэлтэй. Өөрийгөө алдаж байсан мөч гэдэг сэдв өгч байна. Зөвхөн л өөрийгөө алдчихсан үе байсан дөө тий. Чи хамгийн сүүлийнх мөртлөө хамгийн хүчтэй өөрийгөө алдсан юм шиг мэдрэмж төрсөн үе чинь хизээ бас яаж болсон бэ? Жингээ алдаад. Аа. Тэр нэгэн өвөл нэг шар өстөөхөн жингээ алдаад улбар шар өстөөхөн. Тэгэл дипрэл. Жингээ алдсан гэсэн чи амар хэмжээр тураад байна гэсэн үг үү? Үгүй Зөвхөн болчихсон таргалаад байна. Жингээ би хаяад байна гэж болохгүй юу? Амар таргасан. Тийш үү тэр үчи болбор шаартай. Зүүр штэ. Хоёул хамт өсөж би бас алдсан штэ. Амар таргасан тий хоёлаа. Амар хэцээсэн. Тэр хэцээсэн. Хоёлаа хамтдаа амар glow up хийснэ. Хамтдаа штэ навс унаас тий бүр. Уулын өрөөрөө матчихсан. Сноуборд төр гулгаш. Тэр чиний ингээ сүүлийн том унталт юм уу? Хөөх 3 жилийн өмнө юм уу? 22 он тий? Тий 22 он штэ. 22 онд болохоор ямар ч авралгүй ингээд зүгээр юм шороороо унж шиг мэдрэж төрж нэг юм нөгөө сарагддээ штэ. Тий. Ямар ч ингээд барих юм байхгүй. Тийм тий унжаага яг нэг тээж мэдрэгддэг. Яг алдна гэхээр өөрийгөө бүр ингээд ойлгохооч гэдэг юм. Би юунд дуртай байгаа юм бол яах гээд одоо юу хийчихэж гоё болох гээд байгаа юм бол гэдгээ өөрчлөн юм мэдээ болчтой юм шиг надад санагдсан. Тэг яг уу хичээж үзнэ. Хичээж байгаа нь юу ямар ч амжилтанд хүрэхгүй. Одоо нэг жижиг юм одоо алхмуудаар өөрийгөө ингээд урамшуулаад тэгээд ингээд дуулнал буцаж камбэк хийх ёстой шүү дээ. Тэгтэл жижиг алхмын юм юуж байхгүй. Тэг хичээж байгаа юм нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Үндтэй. Хэцүү үе хэрхэн даван туулсан бэ? Үйлдэл олгож хийсэн юм жимд явсан. Угаасаа нөгөө сэтгэл зүйн яатсан стресс хамгийн өмнө ингээ байхгүй болсон. Одоо ч би тэр тэгтээ стресс гэдгийг яаж тайлбарлаж байгааг ерөөсөө мэдэхгүй. Мэдрэлийн ядаргааг за сая 1 сар жим хийсэнгүү тэгээ шүн унтахгүй байгаа болохоор юм бодогдоод байна гэдэг чинь энэ бол мэдрэлийн ядаргаа юм байна. Унтаж чадахгүй бодоод байна гэдэг чинь мэдрэлийн ядаргаа юм байна гэдгийг бол ойлгодог болсон. Тэгээ тухайн үед тэгээ унтаж чадхаа болоод би энэ тэндээ шалтгаангүй ингээ өвдөөд тэгээд байхлаар нь жимд явсан чинь нойрон сайжраад ирсэн. Нойр сайжирсан чинь дагаад бүх юм сайжирсан. Maybe нөгөө ийм цонхонд оронгуудаа нэг фреймээр хараад байсан юмнуудаа ингээд юу яагаад бие хөдөлмөрлүүлээд ирсэн чинь дасал хөдөлгөөн гэдэг чинь бас амар том бясалгал юм байна л та. Тухайн үедээ ингээд өөртөөгөө яг ажиллаж байдаг. За ингээд булчин маань ингэж юм тэгж энэ гэдэг юмнуудаа амар сайн бидрээд одоо бясалгал дээр чинь за зөвхөн ингээм амьсгал дээрээ төвлөрөөрэй. Яг ингээд тухайн амьсгал нь хамраар ороод миний уушиг руу ингээ орж ийн. Тэгээ ингэж ийн тэрийг ингээ мэдрий гэдэг шиг дасгал хийж яхад яг тэгж мэдрэгдэг. За амьсгалаа бид ингээ зөв гаргах хэвээр. За яг булчин энэ дээрээ ингээд мэдрэгдэж ийн гэдэг юм орж ирдэг. Тэгэхээр давхар яг бясалгал хийгээд өөрийгөө яг медитейшн хийгээл байгаа юм байлаа л дээ. Тэгж гарч ирсэн. Дасгал бол номер 1 хамгийн номер 1 тий. Үнэхээр нөгөө хүмүүсийн ингээл зарим нэг сториг үзэхээр өнөөдөр жимд явсан дасгалаа хийцэн байхад болчлоо гэж ер нь нэг тий тэр үнэ ялцчихгүй үнэ. Тэнгүүт нөгөө дасгалыг яаж эхлэх вэ гэдгийг мэддэггүй ч юм уу жимд явахгүй шүү дээ. Би надад багш байхгүй шүү дээ. Энэ төр гэж бодчихвол шууд ChatGPT TikTok хоёроос байвал гэсэн. Надад уусаа багш байгаагүй жимд явахад надад асар хэцүү байдаг гэсэн. Юу хийгээ ойлгохгүй. Баахан төхөөрөмжүүд байгаа л байдаг.
Юу хий? Яах юм одоо? Ороод яах юм гэдгсэн чинь өмнө нь нөгөө жимд яваал болол гэдэг байсан байхдаа 30 минут алхах гэдэг багш яг ингээд дирекшн өгдөг байсны дагуу 30 минут ороод алхсан. ChatGPT-гээс би ийм зорилготой олмоор байна. Миний зорилго болохоор бөхсөө ингээд том болгомоор байна. Бөхсөө том болгомоор байна. Тэгээд би одоо ийм килограммтай, ийм сантиметртэй хүн Тэдэн настай. Тийм тэдэн настай хүн. Тэнгүүт надад 7 хоног 3 өдөр жимээр хичээллэх боломжтой байгаад байна. Би жимд яваад байна. Тэгэхээр чи надад дасгалын төлөвлөгөө гаргаад өгчөөч гэнгүүт ийм дасгал, ийм оролтоор ийм жинтэй хийгээд тэгдэг. Тэнгүүт нь тэр жинтэй дасгалуудаа яг яаж хийхээ TikTok руу ороод хайнгуудаа за яг энэ дээрээ мэдрэх ёстой юм надад гэдэг дасгалынхаа яг хийлтийг мэдээд авчих юм бол тэгэл ер нь тэрийгэ дагч ихэдсэн. Тэгээ 8-9 сар явсных бол ямар ч гэсэн булчингаа мэдрээ сурцсан. Тодорхой хэмжээний бүхс нь бас аюу гайгүй том болсон. Тийм тодорхой хэмжээний ч гэж үнэхээр гоё болсон байлээ. Яалтчгүй үр дүн бүр зүгээр ингээ хальт харахад үрдэл надад бол шууд анзаарч гисэн. Тэгээд тэр чинь 8-9 сарын тасралтгүй хөдөлмөр. Тэгээ эхлээд яах вэ дээ ямар ч гэсэн хийгээд үзье гэж бодогдоод тэгээд төлбөр мөнгө төлсөн юм чинь гэж бодогдож хийсээр байгаа л юм болсон. За тэгвэл сэтгэлээрээ тэгээд тухайн үед болохоор окей би Instagram ChatGPT-д би юу гэж хэлсэн бэ гэхээр би Instagram-аа хөгжүүлмээр байна, карьер ап хиймээр байна. Дасгалаараа бие хэрэг юм болмоор байна гэдгсэн. Тэгээ Instagram дээр чи санджвал дэйли ингээд рилүүд хийгээсээ ч өглөө босч байгаа. Тэгээ тэр нь болохоор нэгт өөрийгөө босгох гэж инфлюенс өгөх гэж хүмүүст ямар ч гэсэн ингээд баталгаажуулаад ийм чаленж малж хийх юм бол өөрөө хийгээд ах юм байна гэдэг юм. Ардаас нь Instagram-ыг жоохон хөгжүүлээ гэдэг юмнууд орчихсан. Тэгээд яг хөө биеийн хувьд нэг тийм юу байсан гэсэндээ одоо 8-9 сарын дараа ингээ хараад үзэнгүүт биеэс өөр юм маань бол дэвшлээгүй. Гэхдээ it's okay юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр нь болж байгаа байхгүй юу? Тэгж өөрийгөө ингээд за ийм юм хийгээгүй гэсэндээ тухайн үед too much надад төлөвлөгөө өөртөө хитрхийх ингээд ачаал өгсөн юм байна. Тийм болохоор хийгдэг юм байна. Гэхдээ нэг юм нь бол болцсон. Окей. Тийм нөгөө харах хүнцэг тийм юм бас амар сэтгэл зүйгээс тэр чинь ингээд 70 ухамсараас гарч ирэнгүүтээ энийг ингээ ангилан ялгаж байгаа штеп. Тэрийг ингээ сайн муу гэдэг тал руу ингээ ангилж ялгаж байгаа. Тэгэнгүүт тухайн одоо 22 онд ч юм уу эсвэл одоо 1 сард унахтаа ч юм уу тэр ангилан ялгадаг юм маань өвдөрцөн бохгүй юу? Бүх юмыг ингээ муу руу явуулаад байсан. Яг үнэндээ муу бас байгаагүй шүү дээ. Тийм бас муу байгаагүй. Тэгэхэд тэр нөгөө ангилдаг юм маань өөрийгөө ингээд хайрладаг ч юм уу. Ямар ч гэсэндээ тэр нэг ангилаад байгаа юм бол бүх ингээд орж ирж байгаа мэдээллүүдийг өөрийнхөө орж ирж байгаа мэдээллүүдийг буруу руу нь явуулаад гэсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт сэтгэл зүй сайжраад ирэнгүүт тийм мэдээлэл авангуудаа эн чинь би ямар ч гэсэндээ карьер ап хийх гээд ингэ явж исэн чинь ингээд нэг бүтлгүүтэд үзчихлээ. Энэ бол миний experience болж үлдэж байгаа, туршлага болж үлдэж байгаа. Тэгэхээр би нэг шат агчгаа гэсэн үг. Ингээд сайн руу ангилж. Нөгөө амжилтгүй хийсэн юм а ч гэсэндээ сайн руу нэлээд байгаа байхгүй юу? Тийм л юм байна. Nice. Ихэвчлэн ингээд ярьж байхдаа ойлгодог тий. Тэгдэг тий. Марг хоёлаа подкаст өөртөө ойлгох юм гэж яах вэ? Би бас одоо л чи болохоор ингээд шууд яг физикал одоо юм илүү нөгөө нэг голчилж авч үзсэн байгаад байгаа байхгүй юу? Шууд дасгал хөдөлгөөнөөр сэтгэл санаагаа бас гоё хөнгөлж штэ. Хөлсөөрөө гаргаал. Би болохоор яг дотоодоос шууд нэгт гээд үтцсэн. Тэгээ сая бүтэн жил 6 сар ингээд сэтгэл гутрал гэдэг оншоор имийн жууд үзлээ. Имчилгээнд сэтгэл зүйч дээр явж үзлээ.
Тэгээ сүүл рүүгээ гэрийнхнаасаа ч тусламж авлаа. Найзуудаасаа тусламж авлаа гэж ингээд дотоодосоо үзээд яагаад инкээс өөр надад нэг тийм арга байхгүй болсон гэх юм уу. Тэр нь болохоор ямар ч тасгал хөдөлгөөн хийсэн надад гой санагдахгүйсэн байхгүй. Кайф авахгүйсэн. Хөнгөрч байгаа мэдрэмж авахгүй байгаадсан. Тасгал хөдөлгөөнд би өмнө дуртай байсан уу, бүр маш дуртай байсан. Кардио тасгалуудад ялангуяа. Тэгээд яг тэрийгэ хийсэн чинь юу ч мэдрэмж гоё гэдэг мэдрэмжийг ерөнхий бүх юмнаас авах болсон байсан байхгүй. Тэгээд тэр үед болохоор би чинь арга хэмжээч авч чадахгүй тэнхэлгүй болоод бараг бүтэн жил явсан байна. Бүр тийм тэнхэлж авахгүй. Мэдээд авахгүй би аргаа. Мэдээдсэн ингээд за бичих юм байна. Цаасан тэргээ бичих юм байна. Юу миний сэтгэл санааг зовоод энэ бүгдийг гаргаад биччихээ. Тэгээд нэг ингээд харчиг гэдэг юм а би мэдээд байгаа мөртлөө хийхгүй байгааз. Ер нь бол бараг амьсгалахаас өөр хийхгүйсэн. Нэг хоол идэл тэгэл. Тэгэл нэг зарим жижиг сажиг ажлуудаа арай гэж хийгээл бүр арай гэж хийн за бүр ялраал. Тэгээд одоо болохоор тэр үед би ингээд ганцаараа дийлэхэргүй болцсон байсан учраас олонний хүчээр босоод ирлээ л дээ. Азар маш талархав штэ. Маш талархав штэ. Тэгэд сайн гэр бүл сайн найз нөхдийн хүчээр одоо ингээд би буцаад тасгал хөдөлгөөн хиймээр байгаа юм одоо надад ороод ирсэн. Тийм. Тэнгүүт тухайн жил унсны дараа тэнхээгүй байснаасаа дараагийн 6 сард нь би одоо юу хийсэн бэ гэхлээр одоо нөгөө бицээ. Бичмээр байгаа юм а бичээд пүү ямар их юм боёо. Ингээд нэг хуудсанд багтадгүй. Би чи өөрийгөө ямар их голдог байсан юм бэ. Бүр ингээ харахаар за энэ бас нэг тэгээд асуудал мөн үг гэхээр аяада би тэрийг бодож бас стресстэй ундаг байсан байгаа байхгүй юу. Тэгэл сайхан бүгдийг гаргаж бичиж байгаа л хамгийн амархнуудаас нь шидэж өгсөн гэх юм уу. За би таргалцсан. Би 5 кг нэмсэн. Миний хувцснууд орохгүй байна. Энэ баг хамгийн ойрхон байгаа да миний гэрт нөгөө өрөөнд байгаа хувцсны шүгэний асуудал ч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би таарахгүй байгаа хувцснуудаа зарсан. Зараад оронд нь өөртөө таардаг хувцснууд авцсан. Тэгсэн чинь яг уу бас тий өгдөл бас байгаа тал та. Гайгүй болчихж байгаа. Тэг би одоо нэг тэлэнд харахаар за яг уу оройтойгоо засал ахаар гэж бодоод байгаа заа. Яа би ямар муухай болсон юм бэ гэж боддог байсан ч одоо тэгж боддог болсон гэх юм. Зүгээр энийг нэг за нэг дараасаараас эхлээд ингэж жишээ нь ингээд бүр яг өдөр алган бокс моксонд явж байгаа л энэ байхгүй болчихно гэж бодоод байгаа. Энэ маш төвшөлтэй байгаа. Тэгэл эхэлсэн чинь ингээ бүх юм нэг нэгээрээ ингээл дэвшлэл одоо ажил дээр зарим юмнуудаа би зүг гэс нэг хийгээл тэгээ цалингаа аваад ийм намнаа гişгээл заяа. Мөрнүүдээ ийм толоо манаа гэж бодоод тэгэд миний өөрийгөө тэгж урамшуулж яадаг юм өөртөө юм бодолтож авах юм бэл. Тийм. Өөртөө гоё скин кэр бүтээгдэхүүн үнэтэй байсан ч хамаагүй гэл авдаг. Тийм юмар өөрийгөө урамшуулж одоо нэг аюу айтайхан болж юм гэх юм уу. Амар хүнд байсан. Тэр дарк үед бол яг жинхэнэ дарк. Яг гүний эцсийн мухрын бодол. Эндээс би байхгүй болчих гэдэг л бодол. Амар ит юм л. Тэнгэр нар хараад хизээч сэтгэл хөдлөх болсон байна гээл бодгор. Юу ч мэдрэхгүй гэд уйлж чадахгүйсэн. Тэгээд гайгүй болсон ингээл дээрдээ тэхэлсэн тэр 6 сард би амар их үлссэн. Би баг өдөр болох байсан баха. Бүр ингээд буглараад бүр ингээд яг юм хорт хавдар шиг болсон юм ингээд имчилгээ хийгээд ингээд тавирч байгаа юм шиг бүр паа гэл жоох юм болон хотлоо билээ л. Үнсээр нь ингээд аваад тэгээ тэр хэсгүүдээ ингээд имчилгээд цаг хугацаа шаардлагатай. Ойлгох хэрэгтэй. Тэнгүүт надад тэгж санагцсан. Одоо тэр их юмыг ингэж бууглахад хэр их хэмжээр орсон бэ гэдгээрээ яг адилхан буцаад сэхэд имчилгээ хийгээд ингээд гоё болоход адилхан хугацаа орд юм байна.
Тэрнээс илүү байна. Магадгүй тийм магадгүй. Одоо яг ингэж хүмүүс амар хайртай байсан хүнээс салсныхаа дараа зүгээр болох гэж яг адилхан эсвэл даблтдаг гэж ярьдэн ш хугацаагаа. Яг адилхан. Яг өөртөө ингэж өөрийнхөө тэр сүүдэр хав харахгүй талтай ингэж мэ гэж нүрэлдээд арайчтэй гэж бүр өөрөө жигшчээд тэгээд дийл хийгээд за чи ч гэсэн миний энэ чи минийх би чинь чи юм байна. Окей. Гар барьлаа. Буцаад за одоо би тийшээ ахлахлаа чи ингэж одоо гоё ингэж хөөрхөн цэвэрхэн болцсон юм чи эндээ ингэж сууж араа заяа. Буцаад явах нь ингэж яг адил. Тэгээд санагцсан. Йоо хүн болгоо ингэдэг бах тий. Бүр хүн болгоо. Цаг хугацаанууд нь жоох өөрлөдөг баг. Бүр жоохондоо бас тэгсэн хүмүүс байх юм бэл. Гэтэ юу байдгүй юм бэлээ. Юусээ хизээч амиа хорлоо гэж бодчих хүмүүс байт юм бэлээ. Гэхгүй юу? Байт юм уу? Yes. Вау. Гайхах юм шигтэй санагдсан. Гоё тий. Тийм гоё амьдралаар амьдарч байна. Тийм л найз залуутай бол. Тэг яа тэгээ. Glow up map бол тий бас ажил шүү нэрээ. Яагаад тэгж бодно гэж гайхаад байт юм бэл. Маш сонирхолтой. Миний хувьд бол тэр бол маш сонирхолтой байсан. Тэгж бодоогүй. Тийм амьдралаар хүн болгон амьдрдаг юм уу гэж. Тэгэл тэр хүмүүс бол гоё л хувь зайтай сайхан амьдарч байгаа хүмүүс ээ. Тэр чигээрээ л сайхан амьдрсан. Тийм муухай. Уналт яг ялангуяа сэтгэл зүйн уналт тохиолдохгүй байгаасай бүгдэнд нь. Гэтэ яг тохиолдно л та гол нь тэрийг даваад гарчдаг хүчтэй. Тийм амар гоёороо даваад байцсан. Би ингээд за би ийм л лалрын болж иж энэ хүмүүс шиг л ингээд байж иж ингэж амьдрал дээр ингээд тэмцэх юм байна биш. Үгүй би иймэрээ ийм гоёороо ийм бурханлагаараа эргээрээ энийг даван гарах хэрэгтэй гэдэг тийм сэтгэлзүйтэй байх хэрэгтэй. Хэрэгтэй шүү. Тэгээ миний нөгөө өмнө нь хийжсэн сторинууд хаядаа нэг битсэн дэвтэр мэвтрээ эргээгээд харангууд би яг энэ сэтгэл зүйг энэ асуудлыг би гоёороо л давж гарах хэрэгтэй шүү гэдэг юмнууд байнга байж идэм билээ. Яа тэгтээ Instagram-ын стори гэж байдагт баярлаа тийм. Үний одоо яг бодонгууд яг тэр нөгөө сторинда ингээ хаяадаа нэг эргүүлж харангууд яг би тэгж бодож байсан байх шүү гэдэг юм. Нэг тийм Instagram-ын стори одоо бид нэр ингээд энэ утас ингээд миний ингээд эрэхтэн болсон байгаа байхгүй юу? Тийм ч одоо ашиглахаас байгаа байхгүй. Хүмүүс стрессээ яаж тайлж гин тэгэл тайлдгараа тайлна. Гэхдээ Facebook дээр комент бол бичихгүй. Тийм. Нөгөө өөрийнхөө юуг ингээ гаргахын тулд стрессээ гаргахын тулд хүмүүсөө стресс шидэхгүй тий. Хүнийг доромжилж болохгүй. Тий. Бидний нийгмийн хичээл тэр хамгийн анх үзчихсэн юм нь нөгөө хүний нөгөө 6 эрх үстэй тий. Бусдын эрхээр чиний эрх хязгаарлагдана. Тэр яг ингээд амар орсон байлээ шүү. Яг тэгж бодогдоод байд шүү. Тэгээд тиймэрдүү сэтгэл зүйн эрх ч юм уу эсвэл тэр комент бичээд тэрийг нөгөө хүнээ муухай болгох гэдэг. Тэр одоо бас IQ-ний л асуудал юм да тийм. Тэгэл өөрийнхөө нэг дутуу байгаа юмыг тэгжиж ингэж хүнийг доромжилж одоо муухай байдалд хийж сэтгэлээ хангаад байгаа. Тэгээд бүр тэрийг ингэ сурцсан бол зүгээр байл надад ч хамгийн муухай. Тэгээ ингэ том болоод ирэх тусам тэгтээ амар гоё. Юу яах юм аа? Амар хамтлах юм. Тэнгүүд хідүүлээ ингээд иймэрдүү хамбал болохын тулд ямарваа нэгэн юмыг давж гарч үзчихэд за окей энэ нь ингэдэм байх тэр нь тэгдэм байх гэдгийг туулж ирчээд одоо юм шатнд ирсэн байгаа шүү дээ тий. Ямарваа нэгээр өвдөнгүүтээ оюулж үзээд ч юм уу тий. Тийм.
артаас ингэж хотоолуулсан ч гэсэн. Юу. За ийм үнтэй уулзахгүй юм шүү. За энэ чинээс та эйгүй юм биш. Тэгснээ бас ингэж боддог болсон мөлий. Хүмүүс ингэж яг тодорхой цаг хугацаагаараа адилхан байдаггүй бүгд ингэ цаг хугацаараа ялгаатай байдаг. Тэгэнгүүтлээ одоо нэг хүн маш муу хүн байл та зүгээр муу хүн. Амхандаа ингэ би суурийг ингэ дандаа өөрөлж юм гой хүн байгаа гэж бодоод идэг заяа. Энэ хүн энэ цаг хугацаанд надтай энэ удаад энэ тохиолдолд таарахтаа л юм байна. Түүнээс энэ хүн маргааш ч юм уу энэ бол сайн хүн байгаа гэж бодоод идэг болсон мэл. Зүгээр ингэ хүнд хүлээж авах болоод гэх юм. Тийм. Тэр бол яг үнэ. Ямар сургалтын дээр ч үлээ ингэжээсээ чи нөгөө багийн юм сургалт ч лөө. Чи хизээж хүнд муухай юм хийчихье гэж одоо ямарваа нэгэн үйлдэл хийдэггүй хэдл нөгөө хүн чинь ч гэсэндээ тэгж бодож байгаа байж таараа. Тийм болохоор тухайн ингээд нөхцөл байдалд нь анхаарад нөхцөл байдал нь ийм импакттай байсан болохоор тиймэрдүү юм гаргажээ гэж бодоод тухайн хүний нөгөө буруу хийсэн үйлдэлийг нь хүн рүү нь биш үйлдэл рүү нь хэлэнгтэй ярих хэрэгтэй бодох хэрэгтэй. Ямар ч юм ер нь хийх шалтгаан байгаа шүү дээ. За тэгээ ашиг сонирхлын шалтгаан ч юм уу тий. Надад энэ илүү дээр юм чинь гэж удаа тэгэл нэг гомдож момдосон. Уюуд тэгэл насан туршдал тохиолдох юм чинь дээ. Ямар ч тааш тэр хүн сайн л хүн байгаа. Сүүлийн үед нэг тийм процессын юмнууд хүний үйлдэлд айгүйх нөлөөлөл өгдөг юм байна гэж бодоод байгаа. Тэгээд алдартай лидерүүд мэлтрүүд тиймэрдүү процесстай амар анхаардаг. Toyota компани хамгийн нөгөө машины үйлдвэрийн хамгийн сайн юм болгоход тэр процессоо амар зөв удирдлагуудын тодорхойлж гаргаж ирсэнээс болоод амар сайн үйлдвэр болж малцсан. Тэнгүүд одоо нэг шат дамжлагын дунд нь тэр хүнд үзүүлж байгаа ямарваа нэг юм буруу болсноос болоод энэ хүн А хүн нь Б хүндээ нөлөөлөд байгааг Б хүн нь бол тэрэ процессыг нь харахгүйгээр А хүн рүү чиглүүлээд ботчвол буруу болоод байгаа байхгүй тий. Эсвэл энд гарч байгаа буруу үйлдэлийг эргээгээд Б хүн нь буруугаар бодоод дахиад өөрөө ч гэсэндээ буруу үйлдэл хийж байгаа буруу хүн болох гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор сайд нөлөө тэр хүнд үзүүлж байгаа юмнууд юу вэ? Тэрийг нь яаж засаж болох вэ? Хэрвээ чамд үнэхээр хамаатай тэрэн дээр өөрөө чи нөгөө импактлж болох хүн байх юм бол тэр процессыг нь яаж сайжруулах вэ? Тэр хүн ингэж бодоод байгаа өөр одоо нөлөөлж байгаа нөлөөллүүд нь юу вэ? Гэдгийг бодож үзээд тэрэн дээр нь ажиллах. Хэрвээ тийм юм байхгүй одоо тийм цаг хугацаа ч юм уу чамд шаардлага гарахгүй байвал тэр хүнийг тэрэнд нь байгаагаар нь үлдээгээд өөрөө дараагийнхаа алхмыг хийгээд яв. Тийм л байх юм байна да. Манайхан ч гэсэн тэр нөгөө багаараа өөрөө ингээ бусад хэлцмэлцүүдтэйг ингээ жоохон communication gap гараад байна. Энтэр гэсэн юмнууд гараад тэгээ одоо дараа 7 хоногт уулзахдаа иймэрдүү талаар юм яриадаг гэв дотор бодсон. Nice. Тэгээд надад бас ер нь яг найз нөхд за гэр бүл бол одоо насаараа хамт исэн учраас надад өөх зөвлөгөөг бол би ингээд мэдээд байгаа байхгүй юу. Хараал за ээж надад ингэж хэлэх гээд байна да гэл. Тэнгүүт одоо яг найз нөхөд сайн найз нөхдөсөө ингээд зөвлөгөө авахгүйгээр би зөвөр ингээд одоо жишээ нь чамтай ярьж байхад ингээд чиний чамд болоод байгаа процессыг чи ингэж даван туулж яах гэдгээ ярих чиний тэр яриаг би сонсох амар дуртай байхгүй юу. Тэрнээс би ингээд амар олон юм ингээд авдаг заяа. Нэг за энэ хүн энэ дээр ийм майндсетээр бүр ингэж хандаад энийг амар гоё ингэж давж туулаад байгаа юм байна л та. Надад энэ одоогоор энэ чадвар байхгүй учраас би энийг сурах юм байна гэж би ялангуяа чамс амар тэгж авдаг. Тийм найзуудаа яг тэгж хоёлоо сонгодог тийм ямарваа нэг юм сайн гэж чанар надад ийм үзүүлэх нөлөөлөл нь хэр байна гэдгээс ингээд яг нэг бодлоор
муухай юм шиг нөгөө бодлоор эн чинь тэгээд том хүмүүс шүү дээ бид нар чинь. Том бол. Тийм. Хүрх гээд байна. Тийм. Тэгэл нэг 10 жил их шиг үгүй энэ сайнтай муутай хайрлан энэ гэсэн юм бас яг амьдрал дээр байхгүй. Харин тийм ээ. Тэгэл бүх юм сонголт болж таарч байгаа байхгүй. Найз нөхдөө би өөрөө л сонгоно. Чи өөрөө л сонгоно. Тийм болохоор муу нөлөөлөд байгаа хүмүүсээсээ хөрхөн чи сайхан юм silent гэж тоглолтоо. Нөгөө хүндээ бас муугар нөлөөлөх гэдэг. Тийм. Айгуу тийм ер нь л анзаарч авах хэрэгтэй юм лээ бүгдийг. Нэг тийм YOLO гэдэг үг гэдэг шүү дээ. Одоо ингээд яг адал явдалтай сонирхолтой зүйл хийж явахдаа YOLO байж болно. Тэнгүүд энгийн амьдрал яа зүгээр л одоо ингээд хүссэн бүхнээ ингээд яад хамаагүй зүгээр YOLO хийгээл тэгдэгсэн шүү дээ нэг хэсэг чинь. Тийм юм одоо ингээд өдөр болгоны амьдрал дээр бол айгуу тийм юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Бүх юмаа гоо ингээд харсан одоо асаа хараатай бүх юмаа харсан. Ерөөсөө л одоо ганц амьдарч байгаа юм чинь хамгийн сайхнаар л амьдраад үзчихээ л та гэдэг бодлоор байгаад байгаа юм уу? Яаж хийж байгаа л хамгийн сайхнаараа л амьдарчээ. Манад вайны класс эсэнгөө. Cheers.